Өглөөний мэнд төргийн үзэгчдийн өглөө ярилцлагын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт нүүрний йогийн багш Гуаша засалж насан жаргал хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд төргийн. Өглөөний мэнд. За нэвтрүүлэгтээ орсонд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр энэ дугаарт хоёулаа арьс арчилгаа болон тэр дундаа нүүрний йог Гуашны талаар үзэгчдээс мэдээлэл өгөх болно. Тэгэхээр ер нь одоо хүн эрэгтэй эмэгтэй гэлтгүй хэдэн наснаас арчсаа одоо арчилж эхлэх ёстой гэдэг хэрхэн яаж арчлах ёстой гэдэг юм бол. За бид бол арьс арчилгаагаа өсвөр наснаасаа ээлж эхлэх арчилж хамгаалах ёстой байдаг. За арьсаа арчилгаагүйгээс болоод за нүүрний бүх асуудлууд тулгардаг л да. За арьс үрчийг, хуурайших, гэмтэх гээд батгаших, эмзэгших энэ асуудал тулгардаг. Тэгэхээр энэ арьс арчилгааны хамгийн гол асуудал бол нүүрний цэвэрлэгээ гэдэг нэгдүгээр арьс арчилгаа бүтээгдэхүүний сонголт гэдэг. За арьс арчилгааны цэвэрлэгээний 5 шатал цэвэрлэгийг маш сайн хийх ёстой. За ингэснээр арьсыг маш сайн цэвэрлж дараагийн арчилгааны бүтээгдэхүүнийг өөртөө шингээх үнд суурь болж идэг. За арьс арчилгааны 5 шатал цэвэрлэгээ гэдэг маань эхлээд бид одоо нүрээ ботсон байдаг шүү дээ. За энэ тохиолдолд болохоор зориултын мэтлэр усаар нүдний бодог, уруулын бодог, за мөн хөмсгний бодгаа бол зориултын шингэнээр арчиж цэвэрлэнэ. За хоёрдугаарт нь гуужуулна. За мөн хөөсөн цэвэрлэгийг маш сайн хийх ёстой. Хамгийн сүүлд нь бохирдлыг за цэвэрлэгч тоонороор цэвэрлэж авч ингэж өгснөөр арьс дараагийн арьс арчилгаанд болоод бэлдэж өгч идэг юм байдаг. За арчилгаа хийхдээ бол хамгийн түрүүнд шингэн бүтээгдэхүүнээс эхэлж хийдэг. Ингэж хийхдээ яах вэ гэхээр хамгийн түрүүнд гүн чигшүүлэх мист хэрэглэнэ, тоонороо хэрэглэнэ, серум эссензээ хэрэглэнэ, зохинитоос хамгийн сүүлд нь тосон бүтээгдэхүүн хэрэглэдэг. За тосон бүтээгдэхүүний хэрэглэхийн тулд эхлээд бид бүтээгдэхүүний сонголт маш чухал байдаг. За үнэтэй болгон сайн биш гэдэг шүү дээ. Тэгэхээр хүнд таарсан бүтээгдэхүүн за бидний нүрэнд таарна гэсэн үг биш. Бидний нүрний бүтэц өөр эдэг учраас арьсан онцлуулж ээж сэвтэй энэ уу хуурайшилтай энэ үү гэдгийг сайн өөрөө мэдчихэж бүтээгдэхүүнээ зөв хэрэглэх ёстой. За арьс арчилгааны бүтээгдэхүүний хамгийн чухал хэсэг бол бас маск байдаг. Шид маск. За энэ маскыг хэрэглэснээр арьс маш сайн чийг авч идэг. За маск ч гэсэндээ бас сонголтоор хэрэглэн л дээ хүн болгонд бүх төрлийн маск тохирно гэсэн үг биш. За жишээлбэл хуурай арьстай хүний нүрэнд спирт агуулмжтай маск тохирохгүй. Тэгэхээр чийгшүүлэх, гүн чийгшүүлэх ийм маскыг сонгож тавих хэрэгтэй. За гүн хуурайшаад ах юм бол 7 хоног, 3 хоног дараалаад орой алхам маск тавих хэрэгтэй. Одоо хэдэн наснаас эхлээд арьсаа арчилах нь зүг бидээ. За өсвөр насны охид хөвгүүдийг харахад одоо нүүрний аюу эмзэгшилтэй, баттахтай, за нөхцөлттэй гэдэг юм. За тэрийг одоо ингэж яхаа мэдхгүй, яаж арчилгаа мэдхгүй ингэ яваад байдаг шүү дээ. Таны хувьд мэргэжлийн үеийн хувьд зөвлөгөө өгөх. За өсвөр наснд хүүхдүүд маань дааврын өөрчлөлт, гормоны өөрчлөлтөнд орж идэг. За энэ үед тослог их ялгараад нүүрэнд батга үүсч идэг. За энэ батга үүсгэд энэ батгыг арьс арчилгаагаараа зөв шийдээд явах юм бол арьсаа эрүүл байх боломжтой энэ хүүхдүүд маань. Тэгэхээр хамгийн зөөлөн бүтцтэй арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өсвөр насны хүүхдүүд хэрэглэх ёстой. За ам дамжсан яриагаар за хамгийн сайн батга арилгадаг гэсэн бүтээгдэхүүнийг авах юм бол хэрэглээд авах юм бол илүү их эмзэгшээд батга нэмэгдэж гарах эрсдэлтэй байдаг учраас зөөлөн цэвэрлэгээ хийх ёстой. За энэ насны хүүхдүүд маань хамгийн эхлээд цэвэрлэгээ маш чухал. Хоёрдугаарт нь чийгээ сайн өгөөд, гуравдугаарт нь нарны цусаа сайн тавих хэрэгтэй. За цэвэрлэгээнд бол за жилийн хэлбэртэй хуурайшуулахгүй, за гүн чийг өгдөг, за мөн чийг алдагдуулахгүй юм бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Жилийн хэлбэртэй усан сортой бүтээгдэхүүнийг нүрээ цэвэрлэнэ. За хоёрдугаарт нь болохоор чийгшүүлэх бүтээгдэхүүн маань бас адилхан жилийн хэлбэртэй зөөлөн бүтцтэй бүтээгдэхүүн хэрэглээд өөрөөр ингэж идгэж ин гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр гуравдугаарт нь бол нарны цэцэг тогтнол хэрэглэх хэрэгтэй. Мейкап хийдэг охтууд маань арьс арчилгааны тэр 5 шатал цэвэрлэгийг бол маш сайн хийж арьсаа хамгаалах хэрэгтэй байдаг. Мейкап хийхээр
хоорондоо ингээд мейкапаа сольж хэрэглэдэг шүү дээ. Дамжуулж хэрэглэдэг. Энэ бол маш буруу. Ягаад гэхээр хүний арсны бохирдлыг өөртөө авч байна л гэсэн үг. Тэгэхээр уруул өнгөлөгчөөч хүртэл сольж хэрэглэж болохгүй л гэсэн үг л дээ. Тэгээд өсвөр наснд хүүхдүүдийн нүүрэн дээр батг гараад ингээд тослогдоод ирэхээр хүүхдүүд маань өөрсдөө яаж анхаарах сайн учраа олддог учраас энэ томчууд бидний оролцоо хэрэгтэй. Ээж аав нар нь арсын зөв онцлуулаад за таарсан бүтээгдэхүүнийг нь хэрэглэх хэрэгтэй. Тэгээд за дараагийн бас нэг асуудал гэвэл дэрний утаа маш сайн сольж угааж цэвэрлэх хэрэгтэй. Шөнө яах вэ гэхээр цэвэрлсэн нүүрнээс нь тос ялгараад дэрэнд нь алдаад дараа дахиад яхад нэг бохирол нь нүүрэн шингэжээдэг. За тэгэхээр дэрнийхээ утыг маш сайн угааж эндүүдж ялангуяа өсвөр наснда хэрэглэж байгаа хэрэгтэй гэж зөвлөмөр байна. Гормоны батга гэдээ ярьснаас бас 40 төхөөд ирэхээр илүү нөгөө гормоны батга бас гараад эхэлдэг гэж ярьд юм билээ энэ тал дээр. За гормоны батга гэснээс за нөхцөлт бас үүсэж идэг штеп. 40 гараад гэхээр яг коллаген багасаад нийлэгчлэл нь багасна. Тэгээд арсны уян хатан чанар багасч идэг. Бас явах ирээр за энэ үед бид нар арсандаа бол тэр нөхцөлт агшаах арс чангалах бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй гэдэг. Нөхцөл гэдэг маань бидний арс ер нь нүхнээс нөхөн бүтцтэй шүү дээ. За ингээд нүх томроод ийн гэдэг маань нөхцөлт үүсэж ийн гэсэн үг л дээ. За энэ нөхцөлт үүсэх гол шалтгаан бол бохирдол, за хит тослогтой байх, бас энэ насжилт хөвгшрөлттэй холбоотой байдаг. Тэгэхээр яг үхээр энийг бас л 5 шатлал цэвэрлэгээ маш сайн хийгээд нөхцөлтийн эсрэг серум хэрэглэнэ. Шөндөө нэмэлтээр бас тэр баланс тосын тэнцвэржүүлж идэг бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. За нөхцөлттэй арсны гол юм агшаах зүйл нь шавар маск гэдэг л та. Нүрээ сайн цэвэрлээд батгаа хуулж цэвэрлснээр дараа шавар маска сайн тавьж нүхээ агшаах ёстой. За хэрвээ нүхээ агшаахгүй бол дахиж бохирдол ороод илүү их батга нэмэгдэх ийм нөхцөл бүрдэж идэг. Сүүлийн үед одоо монголчуудын хувьд нүүрний йог гэдэг талаар бол нэлээх сонсох боллоо. Тэгэхээр яг нүүрний йог гэдэг нь юу вэ? За нүүрний йог гэдэг бол нүрийг дасгалжуулж хийдэг. За ийм дасгалжуулж сунгаж, нүүрний булчинг сунгаж хийдэг юм йогийн дасгал хийдэг. За нүүрний йогийн дасгалаар за жирийн арьс арчилгаагаар шийдэж чадахгүй тэр бүх асуудлыг шийдэх боломжтой. За цогцоор нь зөв хийх юм бол ер нь 5-10 жилийн өмнөх төрөнд таачих боломжтой. Ийм йогийн дасгалууд байдаг. Тий. Одоо нүүрний булчингийн л одоо ажилуулад гэж ойлгож болох уу? Болно л доо. Нүүрний йог гэдэг бол нүүрний бүх булчингийг ажилуулж хийдэг. Тэгэхээр маш сайн зөв хийж сурах хэрэгтэй. За нүүрний йогийг Япон улсаас гаралтай. Тэгээд Японы эрдэмтэд судлаад за нүүрний йогийн эдгээр үндсэн 10 дасгалыг хийх юм бол за нүүр ингээд эрүүлэр залуучих боломжтой гэдгийг шинжлэх ухааны талаас нь баталсан ийм үндсэн 10 дасгалыг заадаг нүүрний йог дээр. Тэгэхээр одоо хэдэн оноос анх үүссэн гэж ойлгож байна вэ? За олон жилийн түүхтэй тий. Нүүрний йогийг одоо хэдэн наснаас эхэлж хийх ёстой юм бол? За нүүрний йогийг 18-аас дээш нас хүүс харгалцахгүйгээр хийх боломжтой байдаг. Бас одоо нүүрний йог, гуаша гэдэг хоёр нь болохоор бас тустай ойлголт уу эсвэл одоо бас төстэй юу? За тустай боловч бас төстэй үйл нөгөө нэг үр дүнтэй гэсэн үг л дээ. За нүүрний йогийг хүн өөрөө булчингаа ажиллуулж хийж байгаа бол гуаша массажийг механикаар хүнээр хийлгэж ин гэсэн. Тийм тасгалжуулж ер нь бол хоёулаа нүүрний фитнес гэж ойлгох болно. Тэгээд нүүрний фитнес гэж бас ярьдаг болсон байлээ тийм. Тэгэхээр гуаша нүүрний йог хоёрыг одоо үр дүнгийн одоо их болгохын тулд гэдэг юм уу одоо маш үр дүнтэй байлгахын тулд яг одоо үр дүнгийн мэдрэхийн тулд хичнээн хугацаа шаарддаг вэ? За нүүрний йог дээр яриа л да. Нүүрний йог дээр анх хийж байгаа хүмүүс бол нүүрний йогийг за ямар ч гэсэн эхний ээлжин сар бүтэн өдөрт 15-20 минут хийх хэрэгтэй. За тэгээд нүүрнийхээ ер нь бол нүүрний биеийн фитнес хийхээр чинь ингээд 1-2 сар хийчихээр за нэг хэсэгтээ хийхгүй байхад ингээд биеийнхээ хэлбэрийг бариад идэгтэй адилхан за ингээд барьцдаг бахан л дээ. Булчингаа зөв ажиллаад хаар булчин чангараад барих ингээд нүүр зөв хэлбэрт ороод барьцдаг. Тэгэхээр маш удаан хугацаанд үр дүнгээ барьдаг нүүрний йог үр дүнтэй.
Одоо жишээлбэл одоо 1-2 сарын дараа бол үр дүнгийн мэдрээд тэрийг бас ингээд тогтмол хийгээд явах юм бол одоо магадгүй насан туршдаас гэдэг юм гоё арьстай одоо ингээд хөгшрөлт бах явах боломжтой гэдэг. Боломжтой, бүрэн боломжтой 5-10 жилийн өмнө төрхөндөө очно гэж үздэг. Тэгэхээр одоо буруу хийвэл сөрөг үр дагавар гэж мэдээж байгаа хэл та. Нүрийн огч тэр гуашаач тэр магадгүй одоо энэ тэмдгийн бичлэг үзээд магадгүй YouTube дээрээс айгүйх бичлэгүүд байдаг болсон. Тэрийг яг үзээд өөрөө зөв хийж чадахгүй юу гэдэг чинь бас өөрөө ойлголт болсон. За яг мэрэгжлийн багшийн заавар зөвлөгөөний дагуу хийн гэдэг бас өөр баг. Тэгэхээр сөрөг үр дагавар нь юу хэрэг юм бол. За нүрийн яг бүх булчингаа хүзгэж идэг учраас анх удаа анхлан суралцж байгаа хүмүүст ер нь анх хэцүүлдэ ер нь эв дөгөө олоход хэцүү байдаг. Тэгэхээр заавал мэрэгжлийн багшаа удирдлаганд ор хийх ёстой. За YouTube дээр яваад байгаа бичлэгийг харлаа. За ингээд тухайн өргөд хацраа өргөч юм бол гоё чангарчин гэд энэ бол биш. Ягаад тэгэхээр тэр онлайнаар сурж байгаа үед те багшгүй бол YouTube дээрээс бичлэг хараад ихэд за буруу зөв хийж байгаа хэлэхгүй штэ. Чи энэ булчингаа ингээд энэ тэр булчингаа тэгээд за нэг тасгалыг хийхэд бүх булчин ажиллаж байдаг учраас буруу хийж болохгүй гэсэн үг. За буруу хийвэл мэдээж нүүр унжин, өршлөө үүснэ. За нүүр дайлж булчин чангарах юм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр одоо гуашаа массаж хийдэг маш олон салаанууд бас гадар байдаг болчих. Тэгэхээр бас газраа зөв сонгож очихгүй болвол одоо яг мэрэгжлийн бус хүмүүсээр хэлэх юм бол бас одоо нүр мөрнө унжих гэл эрсдлүүд байдаг хана шүү дээ. Тийм за. Тийм л дээ. Нүрний гуашааг бол зөв техникээр хийж үр дүн хүрдэг. За чулуу барьсан болгон бас сайн гэсэн үг биш л дээ. Тэгэхээр газраа зөв сонгоно гэдэг нь бас чухал асуудал. Тэгээд ур чадраас гадна бас хийж байгаа хүний энерги маш чухал гэдэг. Энерги дамжуулж хүний нүрийг гоё болгож байгаа шүү дээ. Тэрнээс ганц чулуу арчаад ингээд төмөр арчаад өөрөөд гоё болно гэсэн үг биш л дээ. Тэгэхээр маш зөв техникээр л хийх хэрэгтэй. Гуашааны хувьд л одоо маш олон төрөл байдаг болчих. Хаш чулуу гэдэг ахвал гарч ирсэн бол сүүлийн үед бас зис мөнгөн энэ гэдэг төрлүүд нас энэ зэрэг байх шиг байна. Тэгэхээр бас төрлөөсөө хамаарат үйлчлэгийн ч гэсэн өөр байдаг. За ер нь бол хаш чулуугаар хийдэг гэсэн шүү дээ. Одоо сүүлийн үед цэвэр зис мөнгөөр гуашаа массаж хийдэг болсон. За ингээр яг вөхөр цэвэр мөнгөөр ихт бол мөнгө чинь төгс металл гэж явдаг. Хор гадагшлуулж бодис солилцоо сайжруулдаг. Энерги дамжуулдаг гэдэг утгаараа өөрөлтөө тийм. Тэгэхээр таны хувьд одоо гуашаа болон нүрийн йогыг одоо сонгож хичээллэх болсон магадгүй нэг шалтгаан байгаа байх. Мөн одоо хичнээн жил одоо энэ нүрийн йог гуашаагаар ер нь хичээлж байна. За багшлаад бас хэр удаж байгаа вэ? За би 2017 онд нүрийн йогийн багш болж исэн. За яагаад нүрийн йог сурах болсон гэхээр бас арьсны асуудлаас болсон. Би өөрөө нөгөө олон жил төмөр замд ээлж ажилладаг болсон учраас нүур маш их одоо асуудалтай болсон л доо. Сэвхтээд, өршлөө үсээд, ядраад, нүур унжаад ийм болсон. Тэгээд маш олон арьс ашлагааны тост төрөхжсэн боловч үр дүнгээ босгохгүй байсан. Тэгээд нүрийн йогийг судлаад нүрийн йогийг анх хийгээд тэгээд багшийн сургалтанд суугаад багш болж исэн. За тэр нүрийн йог сураад хийж яхад бол да нүур хизээ гоё идэг гэдэг ер нь аргыг сурсан гэсэн үг. За нүур хизээ гоё идэг гэхээр нүрийн цусан ангам сайжраад за тунгалгын шингэний урсгал эрчимж нь за мөн хуян шар ус гэж нүур гоё идэг. За тэрнээс зүгээр л булчингаа хөдөлгөөд бас нүур гоё болохгүй л дээ. Тэгэхээр өдөр тутамдаа одоо гэртээ хийх гэж байгаа үзэгчдэд магадгүй хамгийн энгийн зөвлөгөө гэвэл ямар зөвлөгөө байна? Нүур хувирлын буруу зуршлал засчих хэрэгтэй. Би бүр тэгж л зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр сормосоо будахтаа тухайн өргөжийн ингэх ямар шаардлага байхгүй. Тэрийгэ хянах ёстой. За тэгээд уурлаагүй, стресстэйг үедээс юм ярихдаа нэг хөмсгөө зангиддаг, тухайн өргөдөг. За энийг бас болчих хэрэгтэй. За энийхтэй нүдээр инээдэг, цацраг хүршлээ гаргаад инээдэг. За энийг бас хийнаад сурчих хэрэгтэй. Ингийн бол энэ дээд хэсгийн асуудал ч өөрөө шийдчихэн тий. Одоо гуашаа массажийг хийхэд мэдээж цаг хамааралтай юу? Одоо орой өглөө
За унтахаас өмнө хийгээд бас хэрэггүй байдаг. Өглөө өдрийн цагаар зүгээр. Хориглох зүйл нь юу байдаг вэ? Одоо нүүрний яв хийж байгаа үед гэдэг юм уу? Гуаша массаж хийж байгаа үед хориглох заалт зүйл байдаг үү? За гуаша массаж хийхэд бол хориглох заалт байна. Анхаарах зүйлүүд ч бас байдаг. За хориглох заалт хийвэл хавтартай үнд хийдэггүй. Ботокс тайлга хийлгээд нүүрэндээ утас суулгасан хүмүүс хугацаанд дуусаагүй байдаг шүү дээ. Тэр үед бас хийлгэж болохгүй. За утас суулгасан үнд бүр ялангуяа нүүр хавтаад болдоггүй. За утас суулгасан бол ботокс тайлга хийлгэсэн нөхцөл за нүүрэнд хор таарна гэж хийдэггүй. Хугацаанд дуусаагүй бол эн чинь тодорхой хэмжээний хугацаагаар барьдаг шүү дээ. За тэгээ жирэмсэн үнд хийдэггүй. Хавтартай үнд хийхгүй. За хит өндөр даралттай хит үлсгсэн бас мөн их цатгалан үед хийдэггүй. Ийм хориглох заалтууд байдаг. Тэгэхээр одоо нүүрний йогийн багш гуаша засалч гэдэг жаа шүү дээ. Тэгэхээр насны хувьд ингээд авч үзэхэд танд ингээд шав ороод одоо нүүрний йог гуаша ингээд сурж байгаа хүмүүс хэдээс хэдэн насных нь их хөвчлэн байгаад байна. За ер нь л 20-с дээш насных нь л. За өөрчлүүлж байгаа хүмүүсийн хувьд бол одоо их залуучсан л да бүр маш их баяртай байгаа. Бид нар ч одоо баг 30 нилийн гарчаад арсандаа арчилж байхад одооны хүмүүс бол баг 20 гараад арсандаа анхаарч эхэлж байна. Хавангаа буулгаж тийм үү хүчлээгүй ч гэсэндээ. За тэгээд хүүхдүүдийн хамгийн өндөр настай нь бол 60 гарсан хүмүүс хөвшлүүлдэг. Яа тэгэхээр хамгийн эрүүлэр тэр чинь арьсаа гоё ойлгож байгаа аргалтай. Одоо магадгүй 50-60 жоохон ингээд үрчлэн магадгүй ингээд нэмэгдсэн үед жоохон хугацаа нь одоо үр дүнгүй үзүүлэх хугацаа нь жоохон урт байх бах тийм үү? За гүн үрчлээ бол маш сайн бүүдгэрдэг. За энэ чинь мис засал биш учраас хялгсан үрчлээ бол ортоос алга болчдөг. Тэгэхээр яг хуу хамгийн багадаа курс нь 5 удаа за 7 удаа 10 удаа ордог. Тэгэхээр жоох өндөр настай гүн үрчлээтэй хүмүүсийнхийг бол 7 10 удаа хийхэд бол нэлээд сайн үр дүнтэй. 5 жилийн өмнөх төрхөнтэй бол нэг курс авахд хүрчдэг. Тийм үү. Одоо 7 юм уу 10 удаа ороход 5 насаар залууч хангалттай залууч гэсэн үг сарын дотор тийм. Тэгэхээр одоо магадгүй улиралдаа нэгч үед юм уу ороод ивэл бас зүгээр юм уу гэж бодлоо. Тийм. Ер нь бол улирлаа даачдаг. Нэг курс эмчилгээний дараа улирлаа даачдаг байхгүй юу? Тэгэхээр 2 дахь курст орж байгаа хүмүүс яг л янзаараа ирдэг. Тийм. Тэгэхээр өвдөлт юу нэр хийдэг вэ? Гуаша массажны хувьд. За гуаша массаж хийлгэхэд тэгж өвдөх ёсгүй. Унтаас ирүүний хооронд юм таата өвдөлт ийм мэдрэмжтэй ингэж хийх ёстой л да. Тэрнээс за бид гуаша хийж ийн хүний гой олгож ийн арсын гой олгож ингээд чулуу, хаш чулуу, зис гой мөнгө гэд ярьж байгаа боловч бид хүний нүрэн дээр чулуу төмөрлөрөө сууж байгаа юм басахгүй юу. Тэгэхээр арсан маш сайн мэдэрч хайрлж хийх ёстой. Хинч өөрийнхөө арсыг төмрөөр улаан хүүхэртэл нь хавталт нөхгүй шүү. Тийм болохоор бас энэ чинь зөв техник стандарт даавалт гэж байдаг. Нүрний биеийн гуаша гэдэг. Тэгээ одоо бас хүмүүс ганц нүүр гэлтгүй ингээд биен дээр бас ингээд гуаша хийдэг болцсон юм шиг санагдаад. Одоо ер нь бичлэг юм дээр үзэхэд за ингээд одоо энэ плюсрууд гэж ярьдаг шүү дээ. Тийм ээ биен дээр бас ингээд гуаша хийдэг болцсон байна. Тийм. За гуаша бол хараа толгоон гуаша, нүүрний гуаша, биеийн гуаша гэдээ явдаг байхгүй юу? За тэгэхээр эдгээр чинь бүгдээрээ цогцоороо бийжиж үр дүнтэй. За тэгэхээр биеийн гуаша хийхээр ямар үр дүн гарах вэ? Биеэс хор хөөдөг, бие амраадаг, хувийн шар ус тарна, нойрон сайн болдог. Бас арсны уян хатан чанар сайжирч идэг. За гуаша массаж нь бол ганц гоо сайхан биш ингээ эрүүл мэдлээс асууж бодолтой л та. За гуаша массажиг бол ерөнхийдөө салонд очиод юм уу эсвэл за багшаас заавар зөвлөгөө аваад гэртээ бол хийх боломжтой юм байна. За нүүрний йогыг бас ингээд онлайнаар хүмүүс сургалт аваад гэртээ бас хийдэг шүү дээ. Гэхдээ одоо нүүрний йогыг нөгөө тууштай хийх нь ер нь ховор байдаг юм шиг миний хувьд санагддээ. Тий. Нүүрний йогыг ер нь тууштай хийх нь чухал та. За тууштай хийхээс гадна зөв хийх хэрэгтэй гэсэн тийм ээ. За гуаша массажиг бол ямар ч тач байсан ихний ээлжинд курс массаж л явах хэрэгтэй. Ямар ч насны хүн тэгжээж үр дүн гарна. Гэхдээ ихний одоо оролдоос эхлээд үр дүнгээ өгч эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр нүүрний йогийн хувьд одоо олон техникүүд байдгүй. Нүүрний йогийн хувьд олон техник ер нь бол
байгаа л да. За зөвхөн нүднийхээ цасраг хүчлийг арилгах, хацраа өргөх, хүзүүний дасгал гээд тусдаа дээрээс ингээд доошоо яваад тэгжиж цогцоор нь хийж үр дүнд хүрдэг. Тэгэхээр одоо манай нэвтрүүлгийн үзэгчдэд бас гарын дорх материалаарч гэдэг юм уу, гарын дорх зүйлсээр арьсаа ер нь хэрхэн зөв арчлах уу, зөвлөгөө өгвөл. За тэгээ. За одоо нөгөө үзэгчд маань бүсгүйч маань ер нь гэртээ бүгдээрээ л гуашаа талцсан байгаа. Гэртээ ер нь гуашаач болоогүй байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр тухны булчин суллах, тухны өвчлөө тэнэлэх юм ялбархан дасгал, массажийг заагаад өгчээ. За ингэхдээ яах вэ гэхээр хамгийн эхлээд бид за тухны өвчлөө яагаад үүсдэг гэхээр хамгийн нэгдүгээрт нь арчилгаа, хоёрдугаарт нь нүр хуурлын буруу зуршил гэж хэлсэн тийм ээ. За насжилттай холбоотойгоор ингээд тухны өвчлөө үүсчдэг. Гуаша массажаар тухны өвчлөө арилна гэдгийг бол 100% баттай хэлж чадна. Тэгэхээр ботокс тарилга хийхгүйгээр тухны өвчлөөндөө анхаарах боломжтой шүү гэд хэлээ. За хамгийн эхлээд тухныхаа өвчлөөг арилгахын тулд мэдээж тухаа суллаж маш сайн тослох хэрэгтэй. За тослосныхаа дараа гуаша чулуу гэртээ байгаа гуаша чулуугаараа маш зөөлхөн дандаа дээш нь чиглэлтэй үрж булчингаас суллах хэрэгтэй. За энэ тухны өвчлөө чи ер нь юу гэхээр ерөөсөө зангирсан булчин байгаа байхгүй юу? Буруу зуршилс үүсэн зангирсан булчин. Энэ зангирсан булчинг суллахаар юу өвчлөө тэнийнэг л ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр за зөвхөн өвчлөөтэй газраа өрөх биш. За нилэнхүүд нь суллаж өгч. За мөн хөмсгөнийхөө өвсөн дээгүүр хийх хэрэгтэй. Энэ хөмсгөн дээгүүр маш их дотоод эрхний мэдрэлийн цэгүүд идэг. Энэ их зангирсан байдаг. За энэ хоёр дээр овоороод зангирсан байдаг шүү дээ. Тэ хөмсгөө зангицаар агаад. Тий. Тэгэхээр энэ хоёр ч мөр алга болно. Тэгэхээр маш сайн ингэж тараагаад өдөр болго ингэж массажлаад авах юм бол тухны өвчлөө алга болно л гэсэн үг. Тэгээд маш сайн чиг өгөх хэрэгтэй. Таны гуашиг харахад мөнгөн гуашаа багтах шиг байна. Энэ юу гадуур зарагддаг уу? Энэ захиалгаар хийлэгдэг. Тийм. Ер нь зэс мөнгөн гуашаа захиалгаар ажилдаа зориулж гуашаа засалчмаар хийлэгдэг л дээ. Яг уу тэгээд чулуунаас илүү үр дүнтэй энерги дамжуулдаг, процесс солилцоо сайжруулдаг. Тэгээ бас унаад харахгүй. Тэгээ бид нар чинь байнга тусдаа зуралдж идэг. Тэгэхээр ингээ газар унах юм бол хагас зөндөө гуашаа хагалж исэн. Тэгэхээр энэ маань нөгөө талаас удаа идэлгээтэй. Тэгэхээр гэртээ одоо гуашаа хийж байгаа хүмүүст бол яг ямар тос зүгээр идэв бэ? За гуашаа массажийг ойл хэлбэрийн цусаар хийдэггүй нөхсөв бөглөн гэж үздэг. Тэгэхээр тосон нүүрэн дээр сайн гулсдаг ийм тосоор цэвэрлээд за тэр тос маань арьсанд шингэх үйлчлэгээ үзүүлж байгаа биш. Арьсны бохирдлыг татж байгаа учраас дараа нь маш сайн цэвэрлж авах хэрэгтэй. Тэгээд арьс ашиглааны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. За өнөөдрийн дугаарт хүрэлцэн ирж манай нэвтрүүлгийн үзэгчдээс хэрэгтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьсан маш их баярлалаа. За үлзий телевизийн хамт олонтой ажлын амжилт хүсье. За баярлалаа. Таны ажилд ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. За өнөөдрийн энэ хүлээн ярилцлагын нэвтрүүлгийг энд хүрээд төгсөж байна. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн үлзий телевизийн эфиртэй хамт байгаарай.